Яагаад үнэн ийм огцом өсөлтүүд бий болчихоо гэдэг. Энүүд угаасаа засгийн газрын алдаатай буруу бодлого. 45 хоногийн нөөцтэй Монгол улсын засгийн газар тэрийг зөв яаж зохион байгуулж, яаж зөв зарцуулах вэ гэдэг бодлого тооцоо гаргадаг салбарын яам, салбарын сайд нь буруу бодлого явуулснаас өнөөдрийн нөхцөл байдал руу бид нарыг оруулчлаа. За бүгдээрээ мэдж байгаа тийм. Наадмын дараа 10 хоног амарсан. Засгийн газар ард иргэдээ амар, яв, хотоо чөлөөл, бензин бол хангалттай хүрнэ гэдэг одоо тийм алиа марзан мэдээлэл одоо салбарын сайд дээр дамжин нэм гэдэг нөхөр хийсэн тийм ээ. Энийн үр дүнд өнөөдөр зүгээр 500 км явж байгаа нэг машин өөрийнхөө хэрэглэх хэрэглээний 14 хоногийн нөөцийг хэрэгжилж байгаа байхгүй юу? 1000-аас дээш км явж байгаа нэг машин бүтэн сарын нөөцөө хэрэгжилж байгаа асуудал шүү дээ. Өдөө явна гэдэг бол. Мэдээж энийг хэрвээ зөв зохион байгуулад бид нар нөөцийн тэр дутуу олдохгүй байгаа 25 байх юм уу 50% бид нар яаж авчулдаж, яаж иргэдэн амраахтаа зөв мөн одоо шатгууныхаа нөөц болцоог авч үлдээд өнөөдөр тасалдахгүй явуулах юм боломж байсан уу? Бас харамсалтай нь дарганаар засгийн газрын гишүүд мань өөрсдөө онгоц хөлөглөөд энэ тентгийн наадам гиссэн. За мөн ард иргэдээ бүгднгийн наадам сайн гисэд вэ гэдэг уриалгыг одоо тэр дамжин нэм гэдэг нөхөр хийсэн тийм үү? Энийн үрд өнөөдөр зүгээр бензиний нөөцийн тасалдал бий болсон. Шатхуу өнөөдөр баг 2 дахин өсчлээ тийм ээ. Энэ өөрөө магадгүй зүгээр энэ засгийн газар шатхууны үнийг өсгөх гэсэн ийм бодлого байсан юм гэж бид нар бас хардж байгаа. Гэхдээ өнөөдөр энэ болгоныг энгийн маш энгийн боломжит одоо энэ байгаа нөөц болцоогоо мөн одоо гадаад нөхцөл байдал бензиний тасалдал хэдийн хэмжээний нөөцийг бид нар оруулж ирж чадах уу гэд энэ бүх юмнаар энгийн математик аргачлалаар тооцоод өнөөдрийг хүртэл авч явсан бол бид ямар ч хэлсэн намар энэ өвдийнхээ асуудлаар орж боломж байсан. Харамсалтай нь ийм асуудлуудыг авсангүй дээрэс нь үнэхээр Монголын төр нэг бол одоо нэг сүртэй хүчтэй нэг ирэл хийсэн сүр данзан хэдэн дарга нар нэг эсвэл нэг алиа марзан байдлаар асуудал ханддаг нэг хэдэн дарга нартай боллоо. Ард түмний амьдрал өнөөдөр хичээлийн шинэ жилийн 9 сарын 1-нд өнөөдөр төхөж байна. Өнөөдөр харамсалтай нь ард иргэд маань эцэг эхчүүд маань хүүхдүүдтэй хичээлийн хэрэглээг авч өгөхөд хүндрэл үүсчихлээ. Нэг хүүхдийн одоо хичээлийн хэрэглээг бэлтгэхэд нэг хамгийн багадаа 500 мянган төгрөгийн зардал гарч ирэх шиг байна. Одоо 2-3 хүүхэдтэй гэх юм бол одоо 1.5 сая төгрөгийн одоо нэг гэр бүлээс нэг эцэгхээс гарах ийм шаардлага гарч байна. Энэ мөнгийг өнөөдөр манай иргэд маань ихэнх нь хэрэглээний зээл аваад ашиглаж хэрэгжилж одоо худалдаа авалтаа хийж. Уг нь одоо Монгол улс бол одоо боловсрол эрүүл мэнд хоёр маань үнгүй гэдэг харамсалтай нь энд өнөөдөр хүүхдэд сургууль явуулах асуудал маш хүнд болчихлоо. Тэгээ өнөөдөр ер нь дэлхийн улс оронд хүн цалингаараа амьдарч чаддаг улс оронд бол зээл гэдэг нь уг нь сонголт байх хэрэгтэй тийм ээ. Энэндээ би зээлээ авъя, энэндээ би зээлээ зарцуулъя гэдэг харамсалтай нь өнөөдөр цалин өрхийн орлого нь өнөөдөр өөрсдийнх нь амжирганд хүрэхгүй байгаа учраас Монгол улсын хэмжээнд бол энэ зээл гэдэг асуудал зүгээр хэрэгцээ болчихлоо. Энэ өөрөө юу хэлж өгнө гэхээр энэ төрлийн бодлого буруу байна. Ард иргэдэд буруу амьдруулж байна. Алдаатай энэ жижиг алдаанаас болоод нэг сайдын марзан байдлаас болоод өнөөдөр Монголын ард түмэн бүгдээрээ илгээрээ хэвдэх хэмжээнд ийм асуудал үүсч. Хөдөө орон нутагт өнөөдөр малчид нэг ялангуяа гүний худагтай газар бол малаа услах бензинг болсон. Эргээл нөгөө асуудал ч тийм. Нөгөө баахан олон Улаанбаатар хотоос одоо амралтаараа очисон хүмүүс маань хөдөө орон нутгийн бензин колонкуудыг бүгдийг хосолцоод үрдэрсэн шүү дээ. Тэнд үлдсэн хүмүүс өнөөдөр хүртэл бензинийх нь боломж нь тэнд очихгүй байсаар өнөөдөр хүрсэн. Өнөөдөр хүүхдүүдэд сургуультай хүргэж өгөх мотоциклдээ хийх бензинг болчихсон. Ийм л асуудал бол Монгол улсын энэ гол асуудал болчихлоо. Сая лавга бас хэлж байна. Энэ 7-8 сард бол яг энэ үнийн өсөлтийн гол асуудлууд үүсээгүй шүү. 7 сарын одоо Монгол банкны гаргасан тэр инфляц 13 гэж байгаа. Энэ дээр өнөөдөр яг 8 сарсан бодит инфляц нь энэ 13-аас нэмэгдэх юм байна. Энэ бол өнөөдрийн одоо худалдан авах чадвар, дээрэс нь авж байгаа энэ зээл, энэ бүх одоо Монгол банкны хүүгийн бодлогын хүүг өсгсөн гэдэг энэ болгон 8 сар дээр нөлөөлөл. Өнөөдөр ийм ч учраас одоо Арслан намын бүлгийн гишүүд маань энэ учлалын засгийн газрыг огцруулъя гэж байна. Яагаад тэгэхээр өнөөдрийн гаргаж байгаа нэг сайдын алдаа
Монгол төрийн бүх хүмүүсийн зовлон болж байна. Ийм учраас энэ засгийн газар ажиллах чадамж алга, дээрэс нь энэ засгийн газарт байгаа энэ олон салбарын сайд, энэ олон одоо хэрэггүй те төвчж болох энэ зарлуудад энэ засгийн газар төсвийн тодтолоор барьж орж ирсэнгүй. Өнөөдөр төсвийн алдагдал Монгол банкны зарласнаар 2.4 их найд боллоо гэж. Угаасаа 2000 энэ 26 оны төсвийг анхнаасаа алдагдaltaй баталсан, дээрэс нь инфляцийн нөлөөллөөр тэрнээс илүү хэмжээний төсвийн алдагдaltaй байгаа. Манай энэ дарга нар ард түмэндээ үннийг хэлдэг баймаар байна. Үнэнгээ хэлээд ард иргэдтэй нийлээд шийдлүүдээ гаргадаг баймаар байна. Энэ шатхууны асуудал дээр тэгээд болох байсан. Өнөөдөр бүх бензинээ дуусгачаад одоо датаа авалт болохгүй байна гэж яриад за тэгээд энэ хувийн шатхууны одоо хэдэн компаниудаа буруутгах байгаа. За зарим нэгэн шатхууны компаниуд нь бүр бас хит даварсан. Монгол төрийн бодлогын дээр гараад асуудлаа тэднэрт тулгадаг ийм байдал анзаарч байна. Тэгэхээр энэ засгийн бодлого энэ өнөөдрийн явж байгаа энэ бүх асуудлууд буруу байна гэдгийг л энэ арс нам маш тодорхой хэлээд байгаа. Эрх баригч намынхан сая их тэнгэрт ээлж тусаар хуралдаад засгийн газраа унахгүй байх тэр бас санал нэгдсэн гэдгийг гişүүд хэлж штэ. За яг тэр ихтэй албан ёсны мэдээлэл биш байх гэж ойлгож байна. Яг тэгэхээр Монгол улсад бас ардын намч, манай намч аль наманд энэ бас энэ их орныхаа төлөө бас энэ зөв бодлогын төлөө явдаг улс төрчид байгаа. Тэр хүмүүс бол энэ засгийн газрыг чадахгүй байгаа гэдгийг бол маш тодорхой илэрхийлэх байхад энэ чуулганаар манай бүлэг одоо засгийн газар огцруулах асуудлыг барих байх. Тэнгүүд энэ хилцүүлгүүд явагдана. Мэдээж зөвхөн арс нам өргөн барьснараа одоо засаг огцруулах асуудал биш. Ер нь энэ Монгол улсаа эргээд зөв болгоё, сайжруулъя, зөв бодлого хийдэг засгийн газартай болгоё гэж байгаа улс төрчид нь хэлж байгаад энэ засгийн газрыг огцруулах байхаа л гэж ойлгож байна. Өөрчлөлийн бүтээ гэдэг үндэсний аян өрнөлж энэ нь бас эхнээсээ бас одоо шүүмжлэлт дагуулад яваад байна л да. Тэгэхээр энэ яг энэ аян одоо хэр хугацаанд үргэлжлэх байх зүгээр шүүмжлэл гэдэг чинь өөрөө хоёр талтай тийм ээ. Аян өөрөө бас цагаа олсон болоод босод сөрөг хүчнийхэн маань энэ асуудлыг бас ингээд шүүмжилж байгаа тал байгаа. Яагаад тэгэхээр энэ чинь нийгмийг өөрчлөх хүмүүсийн сэтгэл санаа энэ бүх юмыг өөрчлөөд бид нар бүтээлч бодохгүй бол өнөөдөр зөвхөн энэ хэдэн дарга нарын алдаатай бодлого болгоны золиос болоод ард түмэн маань амьдраад байж болохгүй байна гэдэг нь энэ хасаагүй маш тодорхой боллоо. Өнөөдөр дэлхийн улс орнуудад мэдээж тэр Ормын хоолойн хямрал нөлөөлж байгаа, Орос Украины дайн нөлөөлж байгаа. Тэд бүгдийг төлөвлөөд өөрсдийнхээ хэрэгцээд тэр амьдралаа ард иргэдэн бас зөв явуулах энэ бодлогуудаа хийж байна. Харамсалтай нь манай улс л энэ болгон болоогүй юм шиг байж байгаад үнэхээр болохгүй болонгууд нь бүх алдаагаа тэр асуудал руу жигч шүү дээ тийм үү? Энүүд өөрөө бодлогогүй төрийн хамгийн том алдаа юм аа гэж арс нам үзэж байгаа.